Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо миний ярих сэдв маань дараа нь урд хоёр одоо сэдвийн үргэлжлэл болгоод за одоо 10-аас 19 насны нөхөн одоо өсвөр насныхны хамгийн үеийн нөхөн өрчхөн эрүүл мэнд нөхөн өрчхөн гэхээр зэрэгэл ерөөсөө эрэгтэй эмэгтэй хоёр хоёулаа л ордог. Тийм учраас эрэгтэй хүүхдэд ч анхаарал тавина, эмэгтэй хүүхдэд ч анхаарал тавина. Эрэгтэй хүүхдэд энэ үед хамгийн их анхаарал байх бас нэг үе. Бид нар огтоо бодоод октоудаа бас санаа зовоод тэгэхээр хөвгүүдийг бол анхаарал тавьдгүй. Яагаад гэх юм бол 12-оос 14 насны хөвгүүд булбрай, зөөлөн одоо яг л нэг ийм хамгийн нэг арьсан хамгийн сайхан байдаг. Ийм үед нь болохоор зэрэг одоо бэлгийн өөр одоо хандлагатай хүн таарах тэднийг уруу татах үе бол энэ 12-оос 14 наснд байна гэж үздэг. 12-оос 14 наснд одоо анхны бэлгийн хавьтлыг нь одоо ижил хүйстэн ч юм уу одоо тийм хүмүүстэй бэлгийн хавьталт одоо тэрийг уруу татах юм бол тэр хүний одоо насан туршийнх нь тэр амьдралын хөвшлийг өөрчилждөг. Тийм учраас хөвгүүдээ хинтээ уулзж гин, яг хинтээ юу ярьж гин, юу үзэж гин гэдгийг нь бид нэр заавал одоо анхаарч явах хэрэгтэй. Хөвгүүдийн хувьд бол энэ хамгийн чухал. За дээрэс нь охтууд маань энэ үед бол хамгийн их одоо нөгөө охин үеэсээ насан туршсан эмэгтэй болох гэж байгаа учраас ааш араншин за тэгэл сэтгэл санааны хувьд маш их хямардаг. За дээрэс нь болохоор юмнаас маш их айдаг. Дээрэс нь эцэг их бол яг энэ үедээ бол эцэг эхийг бол хизээч одоо нөгөө өөрийнх нь төлөө байна гэж ойлгодгүй. Тийм учраас хүүхдийг ерөөсөл 3 наснаас нь эхлээл одоо 0-оос 3 наснаас нь эхлээл яаж өөрийг нь тэр эрхтнийг нь яаж арчилдгийг яадгийг ямар үед яадгийг ингээл эхнээс нь илэн далангүй ярилцсан гэрүүлийн хүүхдүүд бол энэ талаар бол асуудалгүйгээр одоо надад ийм тулгарлаа ээж одоо би энэ хүнтэй найзлах ёстой юу? Би ингээд энэ хүнгүй бол байж болохгүй байгаа юм шиг санагдаж байна гэсэн одоо сэтгэлийнхаа үгийг бол нээж хэлж чадах боломжтой болдог. Гэтэл бид нар чинь бол ихэнхдээ л тэхгүй байгаа. Тийм ээ? Хүүхдүүдэд орхидог, айлд авсагдаг. За айл охтуудыг бол ер нь болж л өгвөл айлд ер нь их байлгахааргүй л байгаа. Яг л өөртөө л харж л хүүхдээ яахгүй бол хүмүүжүүлж одоо хэлэх юм хэлж болохгүй бол айлын одоо орон дунтаал ингээл янз бүрийн өрсөл үүсэл за бид нар бол ихэнхдээ яадаг вөхөр зэрэг ядахтаа л одоо төрсийг нь яаж хизээ солих уу гэдгийг нь хэлж өгөөд ойрхон өгөөд ингээд одоо хөвшүүлчих хэрэгтэй. За миний энэ чинь болохгүй байлаа шүү айлд утсан ч гэсэн би одоо энийг болохгүй байлаа энийг одоо 2 хоноо солих хэрэгтэй 1 хоноо солих хэрэгтэй гэдгийг нь тэр хүүхэд мэдчих хэрэгтэй. За дээрээс нь сэтгэл санааны хямрал их үүсдэг одоо хүүхдүүд энэ үедээ маш их маш одоо хурдан өсөлтийн үе байдаг учраас яадаг вөхөр зэрэг тамхи татаж үздэг охтууд нээлж тамхи татна за тэгээ хуруугаараа буудна аль л одоо сонин содон болгоныг бол хийж үсхийг хүсдэг. Одоо охтууд ихэнхдээ тамхи татж байна хөвгүүд ч бас тамхи татж байгаа. Ер нь бол одоо сүүлийн үед бол охтууд маш их тамхи татж байгаа. Одоо ингээд тамхи татснаасаа болоод хожим одоо нөгөө үр хүүхэд гарах ээж болох энэ аюугаа бол бас гэмтээж байгаа гэдгийг бас ойлгодог байх ёстой юм л да. Бид нар одоо энэ тамхичин бол энэ одоо ингэ чамайг тайвшруулад одоо тамхи татсан хүүхэд их гоё харагдаад өөрт нь их тийм чамин тийм санагдсны улмаас л бид нар ийм үйлдэл хийдэг. Тэгэхээр энэ үйлдэлийг одоо аль болох одоо таагүй юм аа л гэдгийг тэр хүмүүст явандаа одоо нөгөө өөрийн чинь эрүүл мэндэд асуудал үүсгэдэг гэдгийг л мэднэ одоо мэдэх ёстой. Дээрээс нь энэ тамхиас л эхэлдэг одоо тамхи за тэгэл одоо сүүлийн үед бол янз бүрийн уудаг татдаг одоо янз бүрийн бодисууд бол их хэрэгжилж эхэлэх хандлагатай болчиход байгаа. За дээрээс нь одоо ямар ч одоо нөгөө мэдээллийг эцэг эхийн хэлснийг бол 100% эсрэгүүцэж байгаа. Яагаад гэх юм бол эцэг эх ерөөс дандаа худлаа ярьдаг, дандаа өгүүлдэг, дандаа боож боомлдог, би тэгсэнгүү ингэсэнгүү гэсэн энэ сөрөг бодлууд маань тухайн одоо насанд л одоо нөгөө ийм үгүйсэх юм юугаар үүсгэгдэг учраас энийг бол ээж аауд ойлгох ёстой. Энэ яагаад ингэж байна? Яавал энэ хүүхдтэйгээ зөв ярьчих вэ?
бид нар л одоо хүүхдүүдээ охтуудаа зөв ярилцаж тэр хүүхдийнхээ аргыг олж түлхүүрийг нь олж ярилцахгүй бол биднээс гарсан хүүхдийг бид нар л өсгөх ёстой. За та бүхэндээ баярлалаа. Бөөс нэмлэгийн юмч бодвол зөвлөгөө ярилцлага хийлээ.